Окей, сайн байцгаана уу? Өнөөдрийн уншлагаар IELTS reading-ийн жишг текстийг авлаа. The smart card. Smart card. Smart гэдэг нь ухаантай гэсэн утгатай тий. Ухаантай карт. За, the invention of the microchip in the 1960s revolutionized the computer industry гинэ. За, тэгэхээр 1960-ад оны үеийн микрочипийн нээлт нь компьютерийн үйлдвэрлэл индустрийг хувьсгал хийсэн гэсэн үг тийм revolutionized. Тэгэхээр энэ өгүүлбэр маань өнгөрсөн цаг дээр бичигдсэн past simple дээр бичигдсэн өгүүлбэр байна. Альва нэг үйл явдал болсон, ингэсэн гэсэн утгатай. Microchips are also used in thousands of other products including smart cards гэнэ. За тэгэхээр эхний өгүүлбэр бол компьютерийн индустриг бол энэхүү микрочипийг нээснээрээ хувьсгасан гэсэн утгатай болж ирж байгаа. Хоёрдугаар өгүүлбэр нь болохоор микрочип гэдэг зүйл маань өөр олон төрлийн продактанд ордог. Энэ продактанд нь юу ордог вэ гэвэл смарт карт гэдэг зүйл ордог юм байна. Смарт картын талаар дэлгэрүүлж уншицгаая. За тэгэхээр хоёрдугаар өгүүлбэр microchips are also used in thousands of other products including smart cards гэдэг маань дөрмийн залгаргаа хийх юм бол microchip гэдэг үг маань энэхүү өгүүлбэрийн өвлийн эзэн байна. Олон та авч microchips болсон байна. Тийм учраас түүний артлын үйл үгжигсэн олон тоонд тохирсон үйл үг байх ёстой. Жишээлх юм бол энэ тохиолдолд are also used буюу to be-гийн араас use ed орсон гэдэг чинь ингээгддэг, тэгэгддэг гэж орчуулагдана. Пассив хувилбар. Тэгэхээр хэрэглэгддэг гэж орчуулагдана. За also гэдэг маань бол мэдээж зүгээр мөн бас гэсэн утгатай болно. Тэгэхээр microchip нь мөн хэрэглэгддэг гэсэн утгатай болж ирнэ. Тэгэхээр энэ тохиолдолд to be маань ягаад are буюу олон тоонд зориулагдсан are байгаа вэ гэвэл microchip биш microchips гэж олон тоон дээр ярьсан учраас түүнийг тодорхойлж байгаа to be үгний хувилбар маань олон тоон дээр хэрэглэгддэг are байна. Хэрвээ нэг тоо байсан бол is байх ёстой. Олон тоо байгаа учраас are байгаа. Мэдээж чи гэдэг хоёрдугаар биеийг төлөөсөн чи гэдэг төлөөний үгэн дээр бол are-ыг авдаг ойлгомжтой. За тэгээд in thousands of other products буюу босод мянган төрлийн microchip-д хэрэглэгддэг юм гэсэн үг. За тэгээд including smart cards гэдэг маань бол бүтээгдэхүүн эсвэл олон мянган бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлсон нэмэлт тодтогдол гишүүн өгүүлбэр байгаа. За яаж тодтогдож байна гэвэл эдгээр бүтээгдэхүүн нь include буюу багтаадаг юм аа. Юу багтаадаг вэ гэхээр энэ бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байгаа энэ өгүүлбэрийн маань дотор нь smart card гэдэг зүйлийг багтааж байгаа юм аа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол микрочипүүд нь олон мянган бүтээгдэхүүнд хэрэглэгддэг. Энэ олон мянган бүтээгдэхүүнд нь юу багтдаг вэ гэвэл smart card гэдэг зүйл багтдаг юм аа гэсэн утгыг илтгэж байгаа. За тэгээд энэ дээр бол нэг which эсвэл that гэсэн холбоосоор нэмэлт мэдээллийг өгж болдог тийм ээ. Which includes эсвэл энэ чинь олон тооны бүтээгдэхүүнийг ярьж байгаа юм чинь which includes биш which include гэж хэлнэ. Хэрвээ нэг бүтээгдэхүүнийг ярьж исэн бол 3 дугаар биеийн s гэдэг юм авах хэрэгтэй. Which includes эсвэл олон тоо байгаа учраас s авахгүйгээр which include smart cards гэж хэлж болно. Эсвэл нөгөө нэг холбоос that-ийг авч жагаад that include smart cards гэж хэлж болно гэсэн үг. Тэгэхээр тэрхүү тодтогдол гишүүн өгүүлбэрийн хураангуйсан хувилбар байна. Тэр that эсвэл which гэсэн холбоосыг арилгаад үйл үгийг нь ing-тэй болгосон байна гэж харах хэрэгтэй. These look and function like the familiar magnetic stripe credit cards, but they have a microchip embedded inside them that can store information. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр these буюу эдгээр нь гэсэн үг те эдгээр нь those гэх юм бол тэдгээр нь гэж орчуулж болно. These гэх юм бол эдгээр зүйлс нь буюу одоо бидний яриад байгаа энэхүү зүйлс маань гэсэн утгыг илтгэдэг. Яг these буюу яг энэчээ байгаа энэ гэсэн утгаас these маань яг юугаар ялгагддаг вэ гэхээр олон тооны зүйлийг хэлдэг гэсэн үг. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүд нь эдгээр смарт картууд нь харагддаг гэсэн үг. Look гэдэг нь бол харагддаг гэсэн утгаар ордог. Эсвэл нөгөө утга нь бол харах гэсэн утгаараа ч орж болно. Тэгэхээр microchip
болвол ямарваа нэг зүйлийг харна гэж байхгүй учраас харагддгаа гэдгээр нь л орчуулчихна гэсэн үг тийм ээ. Эдгээр нь бол харагддгаа. And function гэдэг маань одоо function гэдэг маань бол үйл ажиллагаа гэсэн утгатай тийм үг, нэр үг гэж болно. Нөгөө талаасаа function буюу ажиллах гэсэн утгатай тийм үйл үг бас болж ордгоо. За тэгээд эдгээр үйл үг маань бол ардталтаа ямар нэг хувирал SMS ч юм аагүй байгаа. Түүний учир нь гэвэл энэ өгүүлбэрийн үлийн эзэн нь олон тоон дээр байгаа учраас үйл үг бол энгийн хувилбараараа хэрэглэгддэг. За тэгээд цагийг нь тодорхойлох юм бол энэ бол present simple цаг дээр бичигдсэн байна гэсэн үг тийм ээ. Present simple цаг. Ямар нэг хувирал байхгүй байна. Тэгээ function like гэдэг нь болохоор тэрэн шиг, энийн шиг харагддаг, бас ажилдаг гэсэн утгыг шиг гэсэн утгыг илтгэж байгаа энэ тохиолдолд. Тэгээ familiar гэдэг нь бид бүхний сайн мэдэх, бид бүхний сайн таньдаг гэсэн утгыг илтгэдэг. Familiar magnetic stripe credit cards гэдэг нь болохоор дотроо ийм соронзон ийм stripe гэдэг нь бол ер нь нэг тийм тууз гэсэн утгатай үг л дээ. Соронзон туузтай кредит карттай бидний сайн мэдэх эдгээр картуудтай адилхан харагддаг, бас ажилдгаа, төстөөгөр ажилдгаа гэсэн үг. But they have a microchip embedded inside them that can store information гэдэг хэсэг нь юу гэсэн үг вэ гэхээр төсөглөө. Тэгэхдээ they have a microchip гэдэг нь тэд нар бол микрочиптэй юм аа гэсэн үг. Тэд нар бол микрочиптэй. Энэ тохиолдолд have гэдэг маань тийм юмтай, ийм юмтай гэсэн утгаар бичигдсэн байна. They have a microchip. Microchipтэй. За тэгэнгүүтээ энэ тохиолдолд embedded inside them that can store information гэдэг одоо энэ хэсэг маань бол microchip гэсэн яг энэ цэнхэрээр тодруулсны өмнөх microchip гэсэн үгийг тодтгол adjective clause байна. Тодтгол мэдээлэл. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр microchip дээр бид нэмэлт мэдээллийг өгж байна. Ямар microchip юм бэ гэхээр ийм microchip гэдэг мэдээллийг өгдөг. Монгол хэлэнд ихэвчлэн энэ мэдээллийг урд нь өгдөг бол энэ англи хэлэнд бол ардталтаа өгөх нь олон байна те. Ялангуяа их мэдээллийг өгж байгаа үед одоо жишээ нь том хэмжээний чип гэвэл магадгүй big sized chip ч юм уу те. Эсвэл microchip ч юм уу ингээд хэмжээг нь илтгэх үгнүүд нь бол урталтаа орж болж штэ те. Тэгтэл түүнээсээ давсан их хэмжээний урт мэдээлэл болоод ирэх юм бол түүнийг ардтал дээр нь нэмэлт өгүүлбэр байдлаар, туслах өгүүлбэр байдлаар ингэж залгаж өгдөгөө. За энэ тохиолдолд бол түрүүний including гэдэг үг чинь бол яаж байна? Үйл үгийг нь ing болгож жагаад нэмэлт мэдээлэлээ өгж штэ те. Энэ тохиолдолд бол embedded гэдгээр бол шууд ийм үйл үгээр нэмэлт мэдээлэл нь эхэлж байна. Ямар үед ер нь эдгээр нэмэлт мэдээллүүд нь ийм ed-гээр төгссөн буюу үйл үгийн одоо past participle хувилбар гэж яриад байгаа шүү дээ, тийм. 3 дахь хувилбар гэж яриад байгаа. Энэ хувилбараар энэ тодтгол гишүүн маань эхэлж байна вэ гэхээр юу гэж бодож байна? Энэ бол passive хувилбар байгаа. Яг тэгвэл embedded гэдэг чинь суух гэсэн үг шүү дээ. Embedded нь бол суух гэсэн. Embedded гэдэг нь суугдсан байдгаа гэсэн утгыг илтгэж байгаа гэсэн. Энэ microchip чи яасан юм? Өөрөө ороо суудсан юм уугүй те. Энэ тохиолдолд одоо тухайн microchip-ийг үйлдвэрлэсэн хүмүүс маань суулгасан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол microchip бол өөрөө суугаагүй, өөрөө ямар нэг зүйлийг суулгаагүй. Энэ бол яасан юм? Пассив утгаараа бол суулгагдсан. Microchip бол хүнээр суулгагдсан байгаа байхгүй. Тийм учраас энэ бол пассив байдлаар бичигдсэн гэсэн. Хэрвээ энэ товчлолыг бид нэр дэлгэрүүлэх юм бол microchip that эсвэл which гэсэн холбоосоор холбъё л доо тий. That which чинь амьгүй зүйлийг холбдог юм чинь. Тэгэхээр that is embedded гэж хэлнэ гэсэн үг. That is embedded буюу microchip, энэ microchip нь яасан бэ гэхээр суулгагдсан microchip. Эсвэл which is embedded гэж хэлнэ гэсэн үг. Тэгэхээр that болон which-ийн араас to be орж ирнэ гэсэн үг. За ийм тохиолдолд бол бид нэр тэр which is which that is гэдэг одоо холбоосыг болон to be тослох үгтэй ингээд нийлүүлэлт хасчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр embedded гэдэг нь үлдсэн байдаг гэсэн үг. Ингээд embedded хаана суулгагдсан тэгвэл inside them. Эдгээр smart card дотроо суулгагдсан байдаг. Тэгээд
дахиад нэмэлт мэдээлэл that тийм ээ. That can store information. Энэ нь can store буюу хадгалж чадна гэсэн үг. Юуг хадгалж чадах вэ гэхээр information буюу мэдээллийг хадгалж чадна гэсэн үг байна. Тэгэхээр embedded inside them гэдэг маань микрочипийг тодтогч байгаа тийм ээ. Дээрэс нь that can store information гэдэг энэ тодтогч маань ч гэсэн микрочипийг тодтогч байгаа гэсэн үг. Ер нь бол that гэдэг холбоос нэмэлт мэдээллийг оруулж ирж байгаа үед ихэвчлэн яг уртталт нь байгаа үгийг тодтогч болно. Эсвэл уртталт нь байгаа тэр урт phrase-ийг тэр чигээр нь тодтогч болно гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ тохиолдолд энэ цэнхрээр тодруулсан тодтгол маань юуг тодтогч юм гэхээр энийг тэр чигт нь тодтогч юм гэсэн үг. Энэ микрочипийг. Ямар микрочип юм? Карт дотор суулгагдсан микрочип. Тэгээд энэ нь яад юм? Энэ нь мэдээлэл хадгалдаг гэх байдлаар тодтогч өгдөг байна. Smart card буюу энэхүү ухаалаг карт нь was the brainchild of two French inventors, Roland Marino and Michel Aoun, who developed the technology in the mid-1970s. Тэгэхээр энэ нь бол энэ тохиолдолд was гэдэг нь тийм байсан, ийм байсан гэсэн утгыг илтгэж байгаа. Smart card нь бол ийм байсан, тийм байсан гэсэн. Юу байсан бэ гэхээр the brainchild буюу оюун ухааны бүтээл гэсэн утгаар орчуулж болох бах тийм ээ. Сонирхолтой нэршил юм байна. Тарих хүүхэд гэсэн хоёр үгнээс тогтсон brainchild. Гэхдээ энийг бид нэр хоёр Франц зохион бүтээгчдийн тархины хүүхэд юм аа гэж монголоор бол багтаа ярихгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол оюуны бүтээл юм аа гэж орчуулж болно. Smart card нь бол хоёр Франц зохион бүтээгчдийн brainchild буюу оюуны бүтээл. Тэгээд was гэдэг нь бол байсан гэсэн утгаар илтгэж байгаа. Smart card нь бол хоёр Францын зохион бүтээгчдийн оюуны бүтээл байсан гэсэн үг. Тэгээд хашлтан дотор бол тэгвэл энэ хоёр French inventor гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэдгийг тодтогч өгч जैन тэ. За тэгээд Roland Marino болон Michel Aoun гэж хүн байсан. Тэгээд энэ хүмүүс нь яасан бэ гэхээр дахиад холбосороо нэмэлт мэдээллийг оруулж ирж байна. Хүү энэ хүмүүс нь developed буюу хөгжүүлсэн. Юу хөгжүүлсэн юм бэ гэхээр the technology. Тэгэхээр the technology гэдэг маань энэхүү бидний яриад байгаа энэ технологи гэсэн үг. Картын дотор чип суулгахыгаа хэлээд байгаа гэсэн үг. The technology. Хизээ юм бэ? In the mid-1970s. 1970-ад оны дундуур. The first cards буюу ихэнх үеийн картууд нь were tested. За энэ ямар цаг байна гэдгийг одоо хамт уншлага хийгээд явж байгаа хүмүүс маань ойлгодог болсон байх гэж найдаж байгаа. Ямар цаг байна? Энэ бол past simple-ийг passive хувилбараар бичсэн байгаамаа гэсэн үг. Энэ нь бол туршигдсан гэсэн үг. Эхний картууд нь туршигдсан. Өөрөөр хэлэх юм бол энэ эдгээр одоо зохион бүтээгчд нь туршсан байж таарна. Харин карт бол туршигдсан байж таарна гэсэн үг. Тэгээд энэ several French cities буюу хэд хэдэн Францын хотуудад туршигдсан. Хизээ юм бэ гэвэл in the early 1980s. 1980-ад оны эрт үеийг the early 1980s гэж хэлэх нь шүү дээ, тийм ээ? 80s. Яагаад 80s гэж S аваад байгаа юм бэ гэхээр одоо жишээлбэл 80 он, 81 он, 82 он, 84 он гэх мэтчлэн хэд хэдэн онуудыг хамтд нь нийлүүлж хэлж байгаа шүү дээ, тийм. Тэр утгаараа олон оныг тоочж байгаа шүү гэдэг утгаараа ер нь бол одоо тэдгээр оны үеэ 80-ад он, 90-ад он гэх юм бол дандаа 1980s гэж S-ийг авч хийж явдаг байгаа. And the technology was subsequently adopted by banks throughout Europe. Тэгэхээр энэхүү технологи нь гэсэн үг. Энд дээр D article маань бид бүхэнд ямарваа нэг зүйлийн талаар эхлээд ярьчаад тэгээд дараа нь дандаа D article-тэй явж байгаа. Тийм ээ? Өөрөөр хэлэх юм бол ой модонд нэгэн арслан байжээ гэх юм бол A-line гэж хэлдэг байгаа. Нэгэн арслан A-line. Одоо энэ арслангийн талаар дахиж ярих юм бол дандаа D article-тэй буюу D-line гэж ярина. Тэгэхээр монгол хэлээр бол нэгэн арслан байжээ. Дараагийн өгүүлбэр дээрээ нэгэн арслан үсжээ. Тэгээд нэгэн арслан
хулганд барьжээ гэж ярихгүй шүү дээ, тийм. Тэгэхээр нэгэн арслан байжээ. Тэгээд дараагийн өгүүлбэрээс эхлээд нөгөө арслан чинь ингэжээ. Тэгээд энэхүү арслан маань ингэжээ тэгжээ гэж ер нь бол ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэрнтэй адилхан нэгэн технологи бүтээгдэжээ. Одоо нөгөө технологич чинь гэсэн утгыг хэлтгэхийн тулд the article орж ирдэг гэсэн үг. The technology was subsequently adopted. За ямар цаг байна? Цагийг таньж байгаа бах. To be орж ирлээ. Үйл үгийн part participle. Passive цаг юм байна. Тэгвэл ямар одоо үйлдэл үндсэн актив цагийг пассив болгосон бэ гэхээр past simple-ийг пассив болгосон. Түүнийг яаж мэдэж болох вэ гэх юм бол ерөөдөө to be-гийн хувирлаар мэдэж болдог гэсэн үг. To be нь яг ямар хувиралтай байна? Тэрнгээр нь бид нэр ямар цагийг пассив болгосон байна вэ гэдгийг мэдээд байгаа гэсэн үг. За was adopted гэдэг нь бол одоо банкнуудаар хэрэглэгдэж эхэлсэн, хэрэглэгдсэн гэсэн үг. Ер нь бол adopt хийнэ гэдэг нь бол яг хэрэгжүүлж эхлэх гэсэн үг л дээ. Банкнуудаар одоо өгчлөх юм бол хэрэгжүүлэгдсэн гэсэн үг. Тэгээд throughout Europe буюу Европ даяар гэсэн утгыг хэлдэг. Throughout Europe гэх юм бол Европ даяар. Throughout the world гэх юм бол дэлхий даяар. Throughout Mongolia гэх юм бол Монгол даяар. Throughout Ulaanbaatar гэх юм бол Улаанбаатар даяар гэх юм бол ингэж хэлдэг. Тэгэхээр энэ үг бол маш чухал үг байна. Smart cards одоо энэ хүү smart картууд нь are now a part of everyday life in Europe. Smart card нь бол smart картууд нь Европын өдөр тутмын амьдралын одоо хэсэг юмаа гэсэн үг. Энэ тохиолдолд юмаа гэдээ орчуулчих тий. Смарт картууд нь Европ дахь энэ Европ гэх юм бол Европ дахь өдөр тутмын амьдралын гэх юм бол everyday life өдөр тутмын амьдрал ин гэдэг нь бол off шүү дээ тий. Амьдралын off амьдрал ин хэсэг гэх юм бол part хэсэг R гэдэг нь юмаа гэсэн утгыг хэлж байгаа. Where за одоо энэ дээр бол тодтгол орж ирж байна. Where гэдэг холбоосоор тодтгол орж ирж байна. Тэр нь Европ гингүүтэй. Одоо энэ Европт нь гэсэн утгыг хэлтгэж байгаа холбоос гэсэн үг. Одоо энэ Европт маань they гэдэг нь энэ хүү чипүүд нь are used буюу хэрэглэгддэг. Мөн to be болон ed хөлбөр орж иж байгаа юм чинь хэрэглэгддэг гэсэн үг. Хэрэглэгддэг. For a wide range of одоо purposes гэх юм бол маш одоо олон янзын зорилгоор хэрэглэгддэг гэсэн үг. Зорилго гэдэг нь purpose, a wide range of гэх юм бол маш өргөн хүрээний гэсэн утгатай. Wide өргөн, range гэдэг нь бол ер нь хүрээ гэсэн үг. Хязгаар, хүрээ гэсэн үг. Тэгэхээр маш өргөн хүрээний зорилгоор хэрэглэгддэг. За including гэдэг маань багтааж байгаа гэсэн үг тийм. Эсвэл өөрөөр юу вэ? Which includes, that includes. Товчоор бол including юг багтаагаад байгаа вэ? Paying for public transport. Жишээлх юм бол олон нийтийн тээврийн хэрэгсэлд төлбөрөө төлөхөд хэрэглэгдэнэ гэсэн үг. Paying for public transport гэдэг дээр дөрмийн талаас нь ярих юм бол pay гэдэг үгний араас төлөх гэдэг үгний араас ing авсан байгаа нь энэ тохиолдолд ямар нэг одоо цагийг илтгэж байгаа гэсэн утгаараа биш харин үйл явцыг төлөх үйл явцыг илтгэж байгаа тийм хувиргал байгаамаа. ing-г ер нь бол англи хэлээр яг хуу дөрмийн хэлээр бол gerund гэж нэрлэдэг тийм. Энэхүү gerund нь энэхүү тохиолдолд юу гэлтгэж ийм гэхээр continuous цагийг илтгээгүй байх нь шүү дээ тийм ээ. Public transport-д төлбөрөө төлөх үйл явц гэсэн утгыг илтгэдэг гэсэн үг. За тэгээд making small purchases over the counter тийм ээ. За ямарваа нэг одоо дэлгүүрийн лангуунаас жижигхэн хэмжээний худалдан авалт хийх үйл явц орох нь байна. Өөр юу орох вэ? Banking by telephone. Гар утсаараа банкны үйл ажиллагаа одоо үйлчлэгээ авах үйл явц зэрэг нь багтдаг байх нэ. Include багтдаг байх нь. Юунд багтаад байгаа вэ лээ? Wide range of purpose буюу бидний нэрлсэн өргөн хүрээний зорилгод маань яг ямар зорилгууд багтаад байна гэхээр ийм одоо зорилгоор хэрэглэгдэх нь багтаж байна гэсэн үг. Тэгээ
Европын холбоо, the European Union has adopted гэж байна. За ямар цаг вэ? Has adopted. Юуг adopt хийсэн гэхээр the technology, энэхүү технологиг adopt хийсэн. За өмнөхдөр нь бол was adopted гэдэг үг гарч ирсэн байна. Тийм ээ? Was adopted. За энэ тохиолдолд болохоор has adopted гэж байна шүү дээ, тийм ээ? За энэ чинь ямар ялгаатай вэ? Ойлгомжтой. Has-ийн араас үйл үгийн past participle орж ирэх юм бол энэ бол present perfect цаг байгаа. Ерөнхийдөө өнгөрсөнд ихэлсэн үйл явц маань одоо дуусчихсан байгаа. Тэгэхдээ одоо үр дүн нь бол одоо ш хэвээрээ байгаа үед бол хэрэглэгддэг цагаа гэж байгаа шүү дээ. Яг монгол хэлээр орчуулах юм бол хэрвээ has байхгүй зүгээр adopted байсан бол одоо хэрэгжүүлсэн гэсэн утгаар орчуулж болно. Нөгөө талаас has adopted байх юм бол одоо хэрэгжүүлсэн байгаа тийм ээ? Хэрэгжүүлчихсэн гэсэн утгаарч ингэж орчуулж болдгоо. Гол утга нь бол ерөөсөө тийм байдаг тийм. Нэг нь бол дууссан ч гэж болно, дуусаагүй ч гэж болно. Энэ бол харин дуусаагүй гэдгийг итгэлтэйгээр хэлтгэж байгаа. Энэ үйлдэлийн, энэ акшны, энэ одоо үйл явдлын үр дүн нь одоо ч гэсэн үнэн байгаа гэсэн утгыг илтгэдэг шүү гэдгийг санах хэрэгтэй. За Европын холбоонууд бол энэхүү технологиг adopt хийсэн байгаа. Тэгээд юу болгож өгөхээр as the standard for all its future credit cards гэдэг нь Европын холбооны ирээдүйд одоо бий болох бүх кредит картны стандарт болгож энэхүү технологиг одоо хэрэгжүүлчихсэн байгаа, adopt хийчихсэн байгаа гэсэн утгатай тийм текст байна. За энэ smart card уншлагын IELTS онлайн тест.com-ийн юу гэдэг вэ? Линкийг нь оруулъя. Үлдэгдлийг нь уншаад үзээрэй. Тэгээд мэдхгүй өгүүлбэр байх юм бол комментээр үлдээгээрэй.